Сайн байцгаана уу? Эхний бичлэгээрээ та бүхэнд The Summer I Turned Pretty буюу Америкийн зохиолч Jenny Han-ы бичсэн ижил нэртэй романаас хэвлэн бүтээсэн романтик өсвөр насны драм зураглалыг ярихад бэлэн боллоо. Зохиолчийн талаар ярихад Jenny Han бол Солонгос гаралтай Америкийн зохиолч бөгөөд өсвөр насны уран зохиолын хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг байгаа. Түүний бүтээлүүдийн ерөнхийдөө анхны хайр, гэр бүл, нөхөрлөл, өөрийгөө танин мэдэх үйл явц зэрэг сэдэв давамгалдаг. Тэрээр хамгийн алдартай бүтээлүүд болох The Summer I Turned Pretty зурал мөн To All the Boys I Have Loved Before зурлын зохиолч байгаа. Тэгээд эдгээр зурлууд нь дэлхийд даяар олон сая хувь борлогдсон бестселлер бүтээлүүд гэдгээр алдартай. Тэгвэл өнөөдрийн ярих зурвал маань 2009 онд ном болон хэвлэгдсэн бөгөөд кино нь бол 2022 онд гарсан байгаа. За энэхүү кино нь яагаад алдартай болсон бэ гэхээр ерөнхийдөө зуны уур амьсгалыг илүү сайхан гаргасан. За маш сонирхолтой хайрын гурвалжнаараа бол алдартай. Эмэгтэй гол дүр болох Бэйли, ах トゥ хоёр Конрад болон Жеремайгийн хэнийг сонгогдлоо. Пенүүд нь бүр Тим Конрад болон Тим Жеремай гэж хоёр том бүлгэн болсон байдаг. Тэгээд эцсийн мөчид Бэйли маань ах トゥ хоёрын хэнийг сонгогдлоор сонирхолтой асуултыг тавиад зурлаа бүгдээрээ эхэлцгээе. Та бүхэн зурлын эхний бүлгийн part 1-ийг хүргэе. За 1-р анги. Манай зурлын гол дүр болох Бэйли жил бүрийн 100 Фишерийн гэрт очиж хэрхэн цагийг хөвчлэн өнгөрүүлдэг талаар гарнаа. Бэйлигийн ээж болон хатагтай Фишер нар сайн найзууд бөгөөд гэр бүл болсон ч гэсэн нөхөрлөө хэвэн авч явж байгаа талаар өгүүлнэ. Ийхүү Бэйли маань өрөөндөө найзтайгаа ярилцсангаа эд зүйл баглах бөгөөд Тейлор түүнд одоо хэлж байгаа. Энэ зун чи ийм хүрхэн болчихсон юм чам. Конрадын сэтгэлийг булаагаад анхны үнсэлтэд өгөөрэй гэж шалаад амждаг. Тэгээд тэд Фишер рүү явах замд ээж нь хоёр хүүхэдтэй хэрхэн айлд аятайхан байх талаар үгэлж гарна. Ядаж аяг тавгын угаагаарайч гэж загчих шиг. Явах замдаа нэг хүнсний дэлгүүрээр орсон биш. Будалдагч нь Бэйли рүү сэтгэнэх бөгөөд Бэйли ч тэрхэн зур Тейлорын хэлдэг зүг байж болох юм гэж бодоод амжина. Бараг бүтэн жил уулзаагүй хэд маань бөөн баяр болноо. За энэ үед гэрийнхээ хойноос Конрад гарч ирэх бөгөөд Бэйли түүнийг хараад тэрүүхэн тэндээ бас тоглоод амжина. Ингээд Сузана Бэйлиг ээжийнхээ залуугийн төршөд эндүү үзэсгэлэнтэй болсон нэг нь хэлээд халуун дотноор тэрнэ. Игч бүр анхнаасаа л Бэйлиг төрөхөд өөрийнх нь бэр болно гэж боддог гэсэн бөгөөд юу ч болсон бай хоёр хүүгийнхаа нэгэнтээ суулгана гэж боддог талаараа хэлээд амжина. Үүний дараа Бэйли өөрийнхөө гал хам болох Жерритэй хамт далаалал сэлхээр явахдаа аав ээж хоёрын салсан бөгөөд аав нь бүр залуухан найз бүсгүйтэд болсон талаар хэлдэг. Харин нөгөө талд бүсгүйчүүд Бэйлигийн ээжийн шин номын нээлтэх болох газар очиж бэлтгэл хангах зураа нэгэн интернетэд алдартай зохиолчийн талаар шоолоод амжина. Гэвч нөгөө зохиолч нь артан байж байх бөгөөд тэд нэлээд эвгүй байдалд ордог. Оройн хоолны үеэр ширээ тойрон суугаад ярилцж байхдаа Жеремайг хэрхэн булчинтай болоод халуухан болсон талаа ярилцсан. Мөн Стивнийг шоолж эхэлнэ. Стивен болон Жеремай хоёр энэ зун усан сан дээр цагийн ажил хийхээр болсон байх бөгөөд Конрад дахиж хөл бөмбөг тоглохоо болсон талаар ярилцаад уур амьсгал эвгүй болдгоо. Учир нь Конрад хөл бөмбөг тоглохдоо үнэхээр сайн бөгөөд мөн дуртай байсан. Ер нь бол манай хүн сүүлийн үед дуугаач хураагаад хамгийн хайртай хөл бөмбөг хүртэл ямар ч шалхангүй орхиод харилцахад хүртэл төвөгтэй болоод хуучны ээлдэг халамжтай Конрад байхаа болсон байдаг. Энэ үеийг Сузана Бэйлид нэгэн дугтуу өгөөд энэ зун түүнийг 16 нас хүрч байгаа учраас өөрийнхөө багадаа явж байсан дебют гэх нэртэй хатагтай нар зориулсан сургалтанд явах санал тавьдаг. Ер нь бол Сузана маань охин өгдөг болохоор Бэйлиг яг өөрийнхөө охин шиг хайрлаж инхтгэлдэг байдаг. Харин нөгөө талд Бэйлигийн ээж үргэлж найзаасаа их зүйл авч байдагтаа санаа зовоод хинж таатай хүлээж авдаггүй. Бэйли орой усан сан сэлхээр гарахдаа Конрадтай таарч түүндээ багахан ярилцсанаа. Ингээд түүний хэрэг өөрчлөгдсөн талаар энэ нь түүнд таалагдахгүй байгаа талаар хэлээд амждаг. Харин Конрад бол нөгөө хатагтай нарын сургалтын талаар хэлээд ээжийн минь шахалтаар түүний хүүхэлд болох шаардлагагүй хэлдэг. Тэднийг яг маргалдах гэж байхад Жэр болон Стивен гарч ирээд хөвгүүд далайн эрэг дээрх гүйцэлглөө явах оролдог. Харин Бэйли ээж нар кино үзэхгүйгээр унтлаа гэж хэлээд найз Тойлертойгоо ярилцсанаа. Энэхүү тэд үдшилэг дээр Конрад байгаа юм чин хөрхөн уцлаад очие гэж тохирдог. Бэйли ч бүр ээж нартай хэлэхгүй том толгоолоод үдшилэглөө явчихнаа. Эндээ өдөр дэлгүүр таасан залуутайгаа юм ярилцаж яагаад Стивентэй таардаг. Стивен харин ч харвуугүй юу уурлаад л гэртээ харин үгүй гэж маргалдаж байгаад олны өмнө унаад онигой болчихно. Хажууд нь бүр Конрад өөр охинтой үнсэлцэж байх бөгөөд хардангуудаа шууд очиод чи хийм бэ гэж асуугаад амнаа. Түүний Никол гэх бөгөөд өнгөрсөн цунаас хойш Конрадтай үргэлж байгаа гэж хэлдэг. Энэ хооронд ээж нар нь өөрсдийнхөө сэрлийг ярилцсангаа Бэйлигийн ээж нь хэрхэн бичсэн номнууд нь тийм ч их амжилт олохгүй байгааг харин Сузана нөхөр нь өөрийг нь хуурсан талаар хэлдэг. Бэйли маань харин далайн эрэг дээр ганцаараа сууж байх бөгөөд багын танилтайгаа таарад ярилцсанаа. Түүний Кайм гэх бөгөөд тэд багада хамт хэлний бэлтгэл сууж байсан болж таардаг. Кайм маань хөөрхөн мэдрэмжтэй Бэйлиг даарч байна уу гэдэл гадуур цад хүнд өгөө. Тэгснээс саяны гурвын нэг нь чиний найз залуу юу гээл асууж ах шиг.
Ингээд Белли "Тэд бол манай гэр бүлийн найзууд" гэдгээ хэлээд манай хоёрын хооронд очилснаа. Конрад ч бүр эвдэрсэн согтонгуудаа хүнтэй маргалдаад модрог зөрүүлж цагтаа сэргийлэхдээ хүрвээ. Ингээд явах үед Белли Камиг замаараа хүргээд өгье гэхэд Фишерийнхэн бүр машиндаа суулгахгүй гээд Камиг маань илт гадуурхаад байваа. Тэгээд нөгөө хоёр маань ярилцсангаа дараагийн удаа уулзахаар болоод бүр үнсэлцээд авнаа. Манай дөрөв дөнгөж өдлөөд л согтуугаар жолоо барьсан гэж цагтаагаар гэртээ хүргүүлнэ. Мэдээж Беллигийн ээж үйлж гарнаа. Ингээд дараагийн хэсэгт Белли маань Конрад биш дөнгөж уулзсан залуутайгаа үнсэлсэн тухайга найз Тойлертаа зураг бичсэн. Харин нөгөө талд ээж нь зохиолч хүний хувьд цахим хаяг чухал гэсэн зөвлөгөөний дагуу Instagram хаяг нээж байгаа. Нөгөө талд Конрад маань ээжигээ халамжилж байгаа талаар гардаг. Ингээд нэгдүгээр анги дуусгаад далайн ирэг дээр сууж байхдаа Белли тамхи татаж байгаа Конрадыг хараад "Хэрвээ би татахгүй бол чи ч гэсэн битгий тат" гэж хэлээд санаа тавьчихад яваад өгдөг. Сурдлын 2 дугаар анги эхлэхэд Белли маань Конрадыг далайн ирэг дээр орхиод явсны дараагаар Камтай уулзгаар бомтлог үгээд очдог ч нөгөөх нь айл хэдэнээ явсан байдаг. Энэхүү Фишерийнхэн өглөө эхлүүлж байх бөгөөд Жейр болон Стивен хоёр шинэ ажилдаа явахаар бэлдэж байдаг. Сюзанна харин орж ирээд Беллиг дебютод явахаар зөвшөөрсөн бичгийг хараад баяр хөөр болно. Ингээд дараагийн хэсэгт манай гурав Беллигийн хадагтай нарын сургаалтанд зориулаад дэлгүүр хэсэд явж байдаг. Эхэндээ хөвгчлөлтэй байсан ч гэсэн Белли маань нэрээ л буруу ч юм хийж өгөө дээ гэж бодож эхэлдэг. Дараагийн хэсэг гарч эхлэхэд Сюзанна хүүхдүүдийнхээ зургийг нэг нэгээр нь зурхаар болсон бөгөөд сайн хүүгээрээ Конрад л ихэлж зурулж байдаг. Ингээд ээжхүү хоёр ярилцсангаа хүүдээ муу зуршлаа хаяад ажиллаж болохгүй хийх талаар санал болгоно. Нөгөө талд Жейр Стивен хоёр маань харин ажил дээрээ байх бөгөөд Жеремай усан санд аврагч хийж байгаа бол Стивен харин галтгоонд тусалж байдаг. Жейр бол үнэхээр л эндээ царайлгаар алдартай нь харагддаг. Хавийн охтууд л авруулчих адил хандраад байдаг. Стивен цайны цагаараа Жейр дээр ирэхэд нөгөөх нь өмссөн малгайг нь хараад "Ингэх юм бол чи эндээс найз охинтой болохгүй шүү" гэж шоолоод эхэлнэ. Алдартай гэснээс Жеремай ч үнэхээр агуу шалиг хүн байдаг. Бүр усан сан дээр энтэйж үнсэлцэж үзсэн, тэндээж болцсон гэж томроод байдаг. Амрын тэнд нь бүр эрэхтэй үнэнж байж ах шиг. Тэгснээ Стивений далайн ирэг дээр болцож байсан охиныг энийг бол өмсөж үзээгүй юм байна гэд хэр шалгаа гайхуулж гарнаа. Белли маань хадагтай нарын сургалтын эхний өдрөө ээжээрээ хөрвүүлж ирдэг. Тэгснээ ээж нь "Хэцүү байвал хизээж хамаагүй нууц үгээ хэлээрэй" гэд байгаамаа. Нээ хөрхөн. Ингээд ээжээсээ салж явахдаа Жеремайтай таардаг. Нөгөөх нь манай хүнийг яасан хөөрхөн болцсон юм, бүр төрөл арилжчихжээ гэж сургалтын газарлан замчилж өгөхөр болтгоо. Тэнд Белли маань эхний анги дээр далайн иргэн үйлчлэг дээр 3 ахтай нь хамт явж байсан охтуудтай таарад танилцаад авдаг. Тэр дундаа Никол, Стивений найз охин буюу Шейла хоёр түүний эгч болж тусалжээ гэж амлацгаадаг. Охтын ярианаас Беллиг хотынхны хамгийн алдартай хөвгүүд болох Фишерийнхэнтэй хамт амьдарч байгаад охтууд атаархаж байгаагаа хэлээд амждаг. Суралт харсны дараа гарахдаа Белли маань санаандгүй байдлаар Камтай таарах бөгөөд оройн бүр хамт кино үзэхэр болцоод амжнаа. Оройн ээж нараасаа зөвшөөрөл авчгаад болзоондоо явахад нь Беллиг ямар хөөрхөн харагдаж байгааг хөвгүүд бүгд хэлдэг. Харин Конрад маань бас нууцхан гिच араас нь ширтээ тоцордгоо. Ингээд Беллигийн ээжийн шинэ номын гарын үсэг зурх үйлчлэг дээр нөгөө алдартай зохиолч чинь түүндээ яриа өгөх бөгөөд дараагийн зохиолынхаа талаар ярилцж байхдаа зарны талаар мэддэг хүн хэрэгтэй байгаагаа хэлнэ. Энэ үед нь манай сэргэлэн Беллигийн ээж Конрадыг дуудаад тэднийг бие биендээ тусалж ажиллуулахаар тохиролцоод авдаг. Конрад бол Беллигийн болзоо ямар болж байгааг сонирхоод байсан тул нөгөө хоёртойгоо хамт залгай кино театр руу явж Беллиг шоглох санаа гаргадаг. Кэм болон Белли хоёрыг яг үнсэлцэх гэж байхад нь нөгөө гурав нь хажууд нь очиж зогсоод шавар хаанаа. Энэ үед нь Белли маань Камиг уух зүйлд явуулаад нөгөө гуравтай "Миний болзоог сүрүүлэх хэрэггүй" гэж уурлаад явуулчихдаг. Ангийн төгсгөлд Стивен ч гэсэн Шейлатай болцож байх бөгөөд манай хоёр өнөөдрөөс эхлээд үерхээр болдог. Нөгөө талд Кэм маань Беллиг хөргөж өгөөд үнсээд оруулдаг. Конрад маань Беллиг орж ирэнгүүт нь "Болзоо чинь сайхан байв уу" гэж мэгээд хэрүүлэгдээд манай хоёр маргалдаа салгаа. Ер нь бол энэ 101 л ойлголцохгүй нэг ам нэвэл хэрэлдээд хөдөлгүүл зодтолчихгоо л байгаа юм да энэ хоёр. Урлагийн шинэ анги эхлэхэд бүгдээрээ л Беллигийн 16 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэхэд бэлтэж байгаа нь харагддаг. Бүгд л Беллид баяр хүргэж твж байхад Конрад л ганцаар хүүтэн хүндий ханднаа. Ингээд бэлэг өгж эхлэхэд ээж нь түүнд ном, Сюзанна харин дебют дээр болох сүүлийн бүжиг дээрээ зүгээрээ гээд өөрийнхөө совдон зүйлтийг бэлгэлдэг. Энэ үед Конрад ч бас зүйлт бэлдсэн байх бөгөөд адилхан бэлэг байсан учраас бэлэг бэлдээгүй гэж худлаа хэлээд Беллиг гомдоочих. Дараагийн хэсэгт алдартай зохиолч болон Конрад хоёрын хичээл орж эхэлсэн байдаг. Манай хүн явж энэ зохиолчтой гайгүй сэтгэлээ нээж ярилцдаг болсон байдаг.
Энэ үед бид Конрадыг аавыгаа ээжд нь үнэнч байлгүй хурсан гэдгийг мэдснээс хойш ийм хэцүү ааштай болсон гэдгийг мэдэж авдаг. Дараагийн хэсэгт Бэйли Жэйр хоёр маань Тайлерыг тусаж авах бөгөөд гэрт нь ирээд бүгд Бэйлигийн төрсөн өдрийг тэмдэглээд усан цаанд тоглож байна. Ингээд манай хэд хамтдаа хөгжилдөж байхдаа санаандгүй Тейлор бөмбөр Колыг зогсчихдгоо. Тэгээд уучлалт гуйхгүй Бэйлийг эвгүй байдалд оруулнаа. Конрад чуурлаад Колд санаа тавихаар аваад явдаг. Орой хоол бэлдэж байх үеэрээ Бэйлигийн ээж Конрадыг өөрийн мэдрэмжээ бусдад хуваалцахгүйгээр ганцаараа тээж зовох хэрэг шаардлагагүй хэлдэг. Орой хоолны үеэр бүгд хамтдаа хооллож байх бөгөөд Кам хүртэл хамт байх нь харагддаг. Тэгснээ бас Стивний Бэйлийг шоолж байгааг үл тоогоод хөөрхөн үзээд байгаамаа. Тэг өнөөрөө Николийн үдшилтэд очицгоодгоо. Дебютийн хэдэн Бэйлид маань төрсөн өдрийн мэнд хүргээд халуун дотноор угтаж авдаг. Энэ үед Бэйли бол Конрадыг л ширтээстэй. Гадаа харин хөвгүү тоглож байх бөгөөд Конрад Камд тимч дуртай биш байгаа нь харагддаг. Баргал Бэйлийг маань хардаад байгаа бололтой байдаг шүү. Дэд давхарт Бэйли маань Тейлорыг хайж байхдаа санаандгүй нэг өрөөнд орж ирэхэд тэнд нь Стивен болон найз Тейлор нь үнсэлцэж байгааг харж чадгаа. Ингээд яаж миний ахтай үнсэлцэж чадж байна? Тэр чинь бүр найз охин бас үүндээ маш их хайртай гэж хэлээд манай хоёр ширүүн маргалдаг. Харин энэ үед Тейлор чи миний найз байж хизээч намайг анзаарч байгаагүй. Би энэ олон жилийн турш Стивен сэтгэлтэй байсан шүү дээ гэж хэлээд Бэйлийг уурлуулад өрөөнөөс гаргачихдаг. Маргааш өглөөнд Бэйли Конрадын өрөөнд орж ирэхдээ санаандгүй түүний шүүгийг үзэж байгаад өөрт нь бэлгэлэх гэж байсан хүзүүний зөвлөлтийг нь олоод харчихдаг. Тэр нь яг л багада түүнд хэлж ирснээр хязгааргүй тэмдэгтэй байдаг. Тэгээд л яагаад надад өгөөгүй болоо гэд бөөн бодол болно. Бэйли ээжтэйгээ Тейлорыг хүргэж өгөх бөгөөд энэ үед манай хоёр бие биесээ уучлахгүйгээд явцгаадаг. Тэгээд гэртээ ирээд Стивенд яаж миний сайн найзыг үнсэж чаддаг байна гэд уурлаад амжнаа. Нөгөөх нь тэгээл хэлж байгаа юм. Өчтөр би үнэхээр согтуу байсан юм аа. Юу ч болсон бай битгий шейлоод хэлээрээ гэж гуйнаа. Ангийн төгсгөлд ээжүүд далайн иргэдээ сууж байх бөгөөд Сюзанна найздаа өөрийгөө дахин хавдартай болсон талаар хэлээд хинч мэдэхгүй байгаа учраас хөвгүүдэд хэлэхгүй байхыг хүсээд тусдаг. Энэ үрээд 1-р бүлгийн эхний хэсэг дуслаа. Та бүхэн дараагийн хэсгийг үзэхийг хүсвэл лайктаар subscribe дараарай.